Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгээр бид нэр ямар уншлага хийх вэ гэд тэгэхээр ер нь бол цаг хугацааны хувьд бараг хагас жилийн өмнө орсон байсан учраас би дахиж оруулж байгаа. Бас нэлээд олон хүмүүсийг энэ сэдвэр хийгээд өгөөч гэдэг хүсэлт тавьсан байсны дагуу оруулж байгаа. За энэ нь болохоор яг X үнэхээр үерхэж байгаа салсан хүн чинь байж иж болно. Маш удаан хугацаанд харилцаатай байж байгаад the situationship ч юм уу байж байгаад гэхдээ үнэхээр болио гэд болцсон хүн чинь байж иж болно. За энэ талаар уншлага хийх гэж байгаа. YouTube дээр бид нар юуг харах вэ гэд тэгэхээр X-ийн чинь хувьд энэ харилцаа яг дууссан юм уу? Ер нь бол танаас яг move on хийж таныг мартсан байна уу, гүй байна уу гэдгийг бид нар мэдэж авах болно. За тэгээд дараа нь болохоор энэ хүн X чинь харилцаагаа цаашдыг яах хүсэлтэй байгаа юм бэ гэдгийг харах болно. За нэмэлттээр болохоор бид нэр юуг харах вэ гэд тэгэхээр X чинь яг тань дээр буцаж ирэх үү, буцаж ирвэл яг хизээ буцаж ирэхээр байна гэдгийг харах болно нэгдүгээрт. Хоёрдугаарт дараагийн хайр дурлалын харилцаа чинь яг энэ X чинь байх юм уу, аль эсвэл өөр шинэ хүн байх юм уу гэдгийг харна. За энэ болохоор ер нь маш хүчтэй шалгалт болж өгдөг. X бол эргэж ирэхийн үед эргэж ирж болдгоо. Гэхдээ нийлж гин үгүй юу? Харилцаа дахиж сэргээд цаашаа потенциалтай шинээр эхэлж гин үгүй юу гэдг нь болохоор ерөөсөө ингээд дараагийн хайр сэтгэлийн харилцаан дээр чинь яг одоо энэ бодож үзүүлж байгаа бодож энэ уншлагыг сонсож байгаа X чинь гарч ирж гин үгүй юу гэдгээс ер нь нийлж гин үгүй юу гэдг нь тодорхой болох болно. За тэгээд энэ харилцаан дээр одоо энэ X-тэйгээ харилцаан дээр яг одоогийн нөхцөл байдалд та яг яахан зөв юм бэ гэдэг зөвлөгөөг харах болно. За YouTube-ийн бүлгүүд бол харагдаж байна. Энэ одоо би дандаа шувуунууд сонгосон байгаа. 3 бүлэг бол харагдаж байна. Эхний бүлэг болохоор энэ Peacock буюу тогос. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань тогсыг сонгосон байх учиртай гэсэн үг. Хоёрдугаар бүлэг болохоор Phoenix буюу галт шувуу. Энэ шувуу бол ерөөсөө одоо ингээд насан эцэслэх үедээ үнс болоод хуурчдаг, үнснээсээ дахиж төрдөг гэдэг ийм домгийн шувуу байгаа. За 3 дахь амтан болохоор усмах бодиттой хүн шувуу байна. За маш үзэсгэлэнтэй карт. За ингээд 3 бүлгээсээ харж агаад хамгийн таалагдсан бүлгээс сонгоод уншлагаа үргэлжлүүлээрэй гэж зөвлөе. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ тогос гэдэг картыг сонгосон байх учиртай. За хар өнгийн талд нь ерөнхийдөө таны энергийн шалгалт явж байгаа гэсэн үг. Та өөрөө яг энэ X дээрээ ямар байр суурьтай байгаа нь, та X-ийг мартсан юм уу мүү гэдгийг шалгаж байгаа. За эхлээд таны нөхцөл байдлыг харахад болохоор нэлээд их юм гал мах бодиттой картууд таны талд гарч ирж байна л да. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш хүчтэй, арслан хонь, нумын ордтой байх боломжтой, бас жинлүүр хилэнц, үхрийн ордууд, ихрийн ордууд бас гарч ирж байна. Энэ нь таны аль эсвэл бодож байгаа хүний ч орд байх боломжтой. За тэгээд нэгдүгээр бүлгийнхний маань хувьд гэх юм бол яахан ингээд хэдийгээр та салцсан байгаа ч гэсэндээ нэг тийм мэдрэмжүүдээ хит юм хүнд байхгүй гэж хичээж байгаа гэж гарч ирж байна л да. Тэгээ яахан ингээд мерсэр шинэ харилцааг та бүхэн өөрсдөө бас хайж байгаа, сонирхож байгаа гэж бол гарч ирж байна. Яг энэ X-с ч юм өөр таны анхаарлыг бас жоохон татж байгаа, та крашлж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс бол байгаа юм шиг байна. Тэгэхдээ энэ бүхний доор ер нь юу байгаад байна вэ гэхээр та яг өөрөө шинэ одоо юм хусын харилцаанд бэлэн болцсон байгаа мó? Хүмүүсийг ер нь шохорхоо сонирхол яваад байна. Тэгэхдээ ер нь яг шинэ хайр сэтгэлийн харилцааг өөр шинэ хүнтэй эхлүүлэхэд та бэлэн болсон юм уу гэвэл ерөөсөө үгүй байгаад байгаа харагдаж байна л да. Ингээд нэгдүгээр бүлгийнхэн маань яг ингээд баг базаад хэлэхэд яг энэ X-тэйгээ эргэж нийлэх хүсэл бол байгаа. Тийм хүсэл байхын хувьд бол байгаа. Харин X-тэйгээ нийлж чадахгүй болвол ер нь өөр хүмүүстэй харилцах болно. Гэхдээ
яг ингэж нийлж өмнө нь байсан шиг юм аль бие усны хосын гүн гүнзгий харилцаанд бодлол нэг хэсэгтээ орохгүй гэд өөрсдөө бол шийдчихсэн байгаад байгаа бууж ирж байгаа харагдаж байна. Тэгээд найз нөхөддөө ч юм уу ер нь бол ингээл өөр эсрэг үүснүүдэд харуулаад биеийн хүнтэй чадлаж байгаа. Энэ надад хөөрхөн царилэг санагдаад байгаа, уулзмаар байгаа юм тэр гэж яриад тэгээд ер нь мэрсэр өөр ингээд харьцаж сонирхож байгаа хүмүүс байгаад байгаа ч гэсэндээ it's not that deep тийм ч гүн гүнзгий болвол шинэ хүнд татагдаад байгаа харагдахгүй байна. Тэгэд яагаад вэ гэд тэгэхээр ер нь нэлээд юм олон жил үерхсэн ч юм уу аль эсвэл та маш их зүйлээ зориулсан харилцаагаа өөрөө дуусгаад удаагүй байгаад байгаа учраас яг ингээд харилцаанаас харилцаа руу өсөрч ороход болвол бэлэн биш байгаад байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө зүрх сэтгэлд нэлээд ийм харамж хандж байгаа байдал бол байна. Нэгдүгээр бүлгийнхний хувьд зүрхэн хүрд бол нэлээд хаалттай байгаад байгаа бууж ирж байна. Тэгээд биш тэ ингээд царцын саваа дээшээ харснаа хааны бишээ баатрын саваа доошоо харж гарч ирж байгаа хгүй. Энэ нь юусэн үг вэ гэд тэгэхээр яг би амар олон давтаад байгаа юм шиг санагдаж магадгүй гэхдээ хүзэр ойлгон дээр энэ гарч ирээд байгаа байхгүй юу. Оо тэр охиныг альсвал тэр залууг тэр эрэгтэйг тэр эмэгтэйг би сонирхож байгаа гэл ингээд нэг тийм амар хөнгөн хайр дурлалын амьдралчин гэгээлэг байгаа юм шиг та өөрөө аашлж байгаа тийм хандлагуудыг эргэн тойрондоо гаргаж байгаа ч гэсэндээ яг үнэндээ юм үйлдэл хийх хүсэл ерөөсөө байхгүй шинэ харилцаа руу шинэ хүн рүү яг ингээд үнэхээр уулзаад болцож яваад харилцааг ингээд шинэ харилцааг ингээд гүнзгийрүүлэх хүсэл бол байхгүй байгаа гэж та бүхний хүзэр харуулад байна. Үүний шалтгаан нь юу вэ гэд тэгэхээр ерөөсөө л та яг одоо энэ бодож байгаа X-ээсээ болвол move on хийгээгүй байгаад байгаа. Энэ хүнтэй ингээд өнгөрсөнд явж исэн, туулж исэн зам гэж байгаа. Тэр замаасаа гараад шинэ зам сонгох бол ерөөсөө болоогүй. Яг тийм нарийн ирээдүй харсан төлөвлөгөө нэгдүгээр бүлгийнхэнд маань бол байхгүй байгаад байгаа харагдаж байна. За тэгээд яг энэ бодож байгаа X-ээсээ та салцсан байгаа ч гэсэндээ одоо ч энэ хүнээсээ ингээд нэлээд хараат байгаад идэг. Ер нь энэ хүн чинь яг ямар хуу байна те ер нь тэр хувийн амьдралд нь юу болж ин тэрийг та бас жоохон тандаад байдаг гэж болвол гарч ирлээ. Одоо ч гэсэндээ энэ хүнийг өмчлөлтөг харддаг бол хിവэрэ гэж гарч ирж байна л да. Нэгдүгээрт, хоёрдугаарт гээд тэх юм бол заримдаа гинт ингээд яг энэ хүний аягүй сандаг ингээ хамтдаа айгуу гоё аз жаргалтай байсан, хамтдаа айгуу их зүйл хийж бүтээж исэн, хамтдаа айгуу гоё ийм халуун татан байсан тэр үе бодонгууд ер нь та жоохон ууралдаг, бухимддаг ч юм уу те аль эсвэл бүр тотгошооноо болдог тийм тал болвол ажиглагдаж байна. Гэхдээ яг энэ хэсгийн энерги бол та бүхэн маань одоо ч гэсэндээ ер нь X-ээ жоохон харддаг тал бол айгүй их ажиглагдаж байна. Одоо ч гэсэндээ энэ хүнээс яг үнэндээ ингээд хатуу хэлэхэд та хоёрыг салцсан, хоёр тишээ болцсон, тустай хүмүүс болцсон байгаа штэ. Тэрийг бас нэг их хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгэхдээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө болвол яг X рүүгээ үйлдэл бол төрүүлж хийхгүй гэд айгүй бат шийдсэн байгаа. Маш эготой, бардам цантай энэ тал дээр бол хандж байгаа. Тэгэхдээ таны яг энэ X чинь ингээд тань дээр буцаж ирээд танаас уучлалт гуйгаад гэхдээ зүгээр нэг буцаж ирээд уучлалт гуйх биш. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бүр бодсон байгаа. За энэ хүн надаас нэг ингэж уучлалт гуйх ёстой доо. Ингэж хичээх хэрэгтэй байгаа даа. За яг ингэж хэлээд ийм үйлдэл хийгээд ирэх юм бол би энэ хүнийг уучлж яах вэ хүлээж авнаа гэсэн ийм бодол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ хамгийн гол нь таны X чинь тань дээр эргэж ирээд өөрөө танаас уучлалт гуйгаад өөрт чинь маш шудраг хандах юм бол таны хүлээгээд байгаа нэг тийм шудраг ёс байгаад байгаа байхгүй. Тэрийг танд яг маш ойлгомжтой бүрэн дүүрэн өгч чадах юм бол яг энэ X-тэйг эргэж нийлэх хүсэл болвол танд байгаа гэж хүзэр гаргаж ирж байна. Тэгэхэд бол бүр ерөөсөө бэлэн байгаа гэж бууж ирлээ. За энэ энерги танд таарч явах юм бол цаашид уншилгаа үргэлжлүүлж сонсох боломжтой гэсэн үг. Тэхэн зөв гэсэн үг. За одоо болохоор таны X чинь одоо энэ бодож байгаа X чинь таныг мартсан юм уу? Танаас move on хийгээд таныг орхиод явцсан байна уу? Үгүй байна уу? Ер нь бодол мэдрэмж нь ямар хөө байна вэ гэдгийг шалгаж байгаа. Тэгэж асуухад ер нь олвол нь штэ те. Таны энерги яах вэ ингээд нэлээд юм бардам, жоохон logical те хит ингээл амар шаналал нурмаагаар сэтгэл санаагаар унаад байгаа юм байхгүй байхгүй. Гэтэл таны бодож байгаа X чинь болохоор
маш хэцүү байдалтай байгаад байгаа харагдаж байна. Ер нь бол 5 4 гээд нэг тийм айгу зөрүүд болон өөрчлөлтийг бэлэгддэг, өөрчлөгдөх ёстой зүйлийг бэлэгддэг тоотой хүзүрнүүд айгу их гарч ирсэн байгаад байгаа. Тэгээ харилцааг бол ерөөсөө тийм одоо харилцаа эвтэй найртай дуусан ч гэж юу байх вэ? Тэгээ гэхдээ айгу тийм хэцүү нөхцөл байдалтай дууссан. Энэ хүн өөрөө айгу гомдож үлдсэн, таныг бас амар гомдоосон те. Ер нь л ингээл нэг нэгнээ цаашид улам ингээд жоохон таагүй байдлаар бодож дурсаж явах, нэг нэгэндээ таагүй одоо дурсамжийг үлдээх байдлаар харилцаа дуусчлаа да гэж болвол бодоод байгаа хүзүр дээр гарч ирж байна. За энэ хүнд бол нэг тийм өөр хүмүүс ч юм уу одоо байгаа гэж болвол харагдахгүй байна. Гэхдээ зүгээр ингээд за саяхан салсан ч байж иж болно, салаад бүр маш удаж байгаа байж иж болно, хамаагүй. X-ийн хувьд болохоор ер нь та хоёрын салалт одоо ч гэсэндээ ингээд өчтөрхөн салаад өнөөдөртөө золгож байгаа юм шиг юм маш хүнд мэдрэмжтэй байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна л та. Яг нь ингээд маш гоё харилцаа байсан, маш гоё хосын харилцаа байсан. Гэхдээ айгүй тэнцвэргүй болоод айгүй таагүй нөхцөл байдлаар ер нь бол ингээд дууссан гэж бодож байна. Тэгээ танаас хаснасаа хойш энэ хүн ер нь бол жоохон өнгө зүс гундаад өөртөө ихтгэлгүй болоод сэтгэл санаанаас муу байгаа гэж болвол гарч ирж байна. Ерөөсөө ингээд тийм ингээд заримдаа хүмүүс салчаад тест учиргүй өнгө зүс ороод учиргүй ингээл яг тэр болохоор их хвчлээ өөрийгөө хуурах бас нэг тийм үе шат байдаг л та. Гинт ингээл жим юмд яваал, гинт ингээл өөр охинтой өөр залуу малуутай харьцаал те. Ингээд ээж бол ерөөсөө чадахгүй. Би салсныхаа дараа окей байгаа шүү, зүгээр байгаа шүү, салсны нь зөв болсон шүү гэд ингээд нэг хүн амар хичээдэг тэ өөрийгөө хуурж тэгж бас нэг их олигтой чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Ерөөсөө л ингээд нэг тийм айгуу тотгшооноо чимээгүй болцсон байгаа. Яг энэ хүн одоо сүүлийн үед юу хийж ийн, ямар хөө байдалтай байна тэгээ тэр талаар ингээд танд бас нэг олигтой мэдээлэл байхгүй. Айгуу юм нийтэж хүн байсан байлаа гэхэд айгу дотгошооноо олцсон, найз нөхдөд өгөөч нэг гарч уулзаж энэ тэнд явж харагдхаа болцсон байж иж магадгүй. Энэний шалтгаан гэх юм бол энэ хүн ерөөсөө ингээд салцсан байгаатайгаа окей зүгээр байж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Шинэ эхлэл энтерд бол ерөөсөө бэлэн биш байгаа. Шинэ харилцаа хүнтэй үүсгээд явах ч юм уу, шинэ хүнтэй үүсгээд явах ч юм уу тийм зүйлсэд ерөөсөө бэлэн биш. Яг ингээд нэг салтынхаа араас гашуудж байгаа байдалтай одоо бол байгаа гэж гарч ирж байна тань дээр. Тэгээ ер нь бол сэтгэл нь маш их шархалсан байдалтай хിവэрэл байгаад байгаа бол бууж ирлээ. Маш шинхэн сэтгэлийн шарах гэх юм уу ингээл амар гомдоол шархлал яваад л байгаа байдалтай бол байна. Яагаад вэ гэхээр 5-ын зоос 5-ын саваа гарч ирж байна гэхээр ер нь та хоёрыг салах үедээ хоорондоо маш их маргалдаж муудалцсан байх магадaltaй. Тэгээ зүгээр нэг маргалдаа муудалцсан биш, ер нь маш ийм escalated юм гэх юм уу да. Тэгээ ингээд бас хэрээс хитэрсэн, савнаасаа хальсан те амар нэг нэгэндээ муухай өгнүүдийг хийсэн ч юм уу айгүй юм сүр сар үйлдэлүүд хийсэн байж иж болно. Аль эсвэл салалт чинь ингээд амар олон хүнийг хамарсан байж иж болно. Гэр бүлийнхэн чинь ингээд оролцоол те хоёр талд зөрчилтөө үүсэл аль эсвэл найз нөхд энэ чинь бас оролцоол ингээд амар их ховж үүссэн байх магадaltaй байгаад байгаа бууж ир чинь. Тэрэнд л ер нь бол ингээд маш их шаналсан байдалтай болвол байгаад байгаа бууж ирлээ. Тэгээ ер нь бол амар гомдсон учраас зүрх сэтгэл нь бол хаалттай байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ буцаж ирэх ч юм уу, буцаж эргэж эвлэрэх хүсэл энэ хүнд бол байхгүй биш байгаа гэж гарч ирлээ. Гэхдээ танаас бол ер нь татгалцсан хариу аавна л гэж нэлээд эмээгээд байгаа бас гарч ирж байна. Би энийг нэг тодруулах. Уг нь амар их тодруулсан. Гэхдээ би ингээд ойлгож өгөхгүй байгаад байгаа байхгүй юу? Айгу сонин нэрэг. Батрын савааг ер нь батрын аяг доош харсныг бас тайлбарлаад өгөөч. За нэг тийм амар састэй айгу сэжиглэмээр зүйл бол байхгүй байгаа юм байна. Ер нь бол өөр дээр чинь буцаж ирээд эргэж бол нийлмээр байгаа. Тэр үедээ гэхдээ ингээд амар өөртөө ихтгэлтэйгээр энэ хүн буцаж ирмээр байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээд өөр дээр чинь
ингээд та хоёрын дунд өнгөрсөнд нэг үүссэн буруу ойлголт байгаа. Тэрнээсээ болоод та хоёр айгүй ингээд нэг нэгэн дээрээ зөрүүдлээд байгаад байгаа. Тэгэд энийг яг ингээд ярилцъя хоёулаа гэд. За өнгөрсөнд яг намайг ийм асуудал үүсгэсэн дуучлаарай. Юмс одоо бүр тиймдээ тулсанд намайг бас уучлаарай. Тэг хоёулаа яг энэ өнгөрсөнд болсон асуудлыг нэг удаа л яг сайн ярилцаж шийдээд тэг өнгөрсөндөх юмыг өнгөрсөнд нь үлдээгээд цааш харилцаагаа үргэлжлүүлж болох уу гэд ингээд амар зориг гаргаад энэ хүн асуугаад ирмээр байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл бас ер нь амар айгаад байгаа хандлага бол байна. Гэтэ айж байгаа байдал нь болохоор юу мэр юм битээ. Яг ингээд та өөрийг нь хүлээж авахгүй байх вэ? Үнэхээр ингээ харилцаа жинхнээсээ дуусах вэ гэдгээс айж байгаа айдас бол бас биш. Зүгээр ингээд шал хэрэггүй зүйл хийчих үедээ гэдэг ч юм уу те. Өөрийнх нь одоо ингээд эго нь бас хүндэгдчих үедээ гэж имээгээд байгаа бол харагдаж байна. Ер нь жоохон хүлээх хэрэгтэй байтал би ингээд те цаг хугацаанаас өмнө баг ингээ уучлалт гуугаад үйлдэл хийчихв. Би буулт хийсэн нь ер нь баг буруу байсан болов. Таныг хүлээсэн нь дээр байх байсан болов гэдэг харамсал төрөхгүй гэдгээс ер нь жоохон болгоомжлоод эргэж нийлмээр байгаа ч гэсэндээ яг ингээд зөв цаг нь биш үед те буруу үед нь яг ингээд өөрөө төрүүлж алхам хийгээд таарчих үедээ гэж бас бодоод байгаа харагдаж байна. Яагаад ийм бодол байгаад байна вэ гэд тэгэхээр ер нь бол танд бас нэлээд гомдсон байгаад байгаа харагдаж байна л да. Тийм учраас таныг бас төрүүлж өөрөөс нь уучлалт гуйгаасай, өөрлөө нь үйлдэл хийгээсэй гэж хүлээгээд хараад байж бас магадгүй. Тэг хатны саваа доошоо харж гарч ирж байна гэхээр таныг бол угаасаа яг одоогоор өөрт нь бол маш их ууралцсан, бухимдсан байгаа гэж болов бодож байна. Ямар ч байсан гэсэн та энэ хүнд бол нэг тийм сайхан хандаад ах одоо нөхцөл боломжгүй байгаа л гэж бодож байна. Тэг харилцаагаа бол энэ хүн орхиж чадахгүй байгаа. Гэтэ яг буцаад ирээгээд тэгэхээр яах вэ ингээд яг салах үед үүссэн айгүй их тийм токсик зүйлс та хоёрын дунд байгаад байгаа байхгүй маргаан зөрчилдөөн тий. Тэдгээрийг айгүй их бодож байна. Тэр зүйл бит хоёр эргэж нийсний дараа ингээ өөрчлөгдөхгүй байвал яах вэ гэдэг тэр бодол нь ер нь буцаж ирэхээс жоохон хоошин татаад байгаа. Хичээсэн ч гэсэндээ харилцаа өөрчлөгдөхгүй бол яах вэ гэсэн нэг тийм эмзэглэл айдас одоо сөрөг ургуулсан бодолд байгаад байгаа гэж гарч ирж байна л да. Хэдий тийм ч гэсэндээ энэ хүн чинь болвол гэхдээ бүх зүйл сайхан байх юм бол та хоёр эвлэрээд ойлголцоод болж явах юм бол тантай цаашаа харилцаагаа ингээ урт хугацаанд үргэлжлүүлэх хүсэл бол байгаа гэж гарч ирж байна. За энэ хэсэгт болохоор нь штэ сарны ордон мэлхий тэгээд дээрээс нь сарны ордон хумах гарч ирж байна. За тэгээд хилэнц мэлхий загас гэсэн маш хүчтэй усны орд гарч ирлээ. Сарны орд нь өхөр бас гарч ирж байна. Яа одоо тэгэхээр уншлагынхаа дараагийн хэсэг рүү орё. Би энэ хэсгийг нэг жоохон цэвэрлэхэд хий. За одоо болохоор таны бодож байгаа X чинь яг тантай харилцаагаа цаашид яг яах хүсэлтэй байгаа юм. За хүсэл биш бүр ер нь ямар зорилго энэ төр байна. Үргэлжлүүлэе гэж бодож гинөө, дуусгая гэж бодож гинөө тэрийг харж байгаа.
За харилцаагаа ер нь цаашаа үргэлжлүүлмээр байгаа мүү, дуусгамаар байгаа мүү гэд X-ийн тань яг зорилгыг асуухад болохоор нь шүү дээ тий. Үгүй ингээд ер нь бол энэ харилцаан дээр нэг тийм потенциал бол хардаг заяо. Таныг болохоор яг ингээд нэг юм урт хугацааны харилцаанд байх хүнээ гэж бол боддог байгаа байхгүй юу? Ингээд таны сайн талуудыг энэ хүн чинь бас үнэхээр биширч хүндэлж айгүй үнэлдэг. Таныг одоо юу мэрэн битээ ингээд өөрийн гэсэн зорилготой амар хөдөлмөрч мөнгө санхүү дээрээ ч юм уу таныг ингээд айгүй мундаг ажиллаж чаддаг. Тэгээд мөнгө санхүүгээ ч гэсэндээ ингээд амар гоё мундаг өсгөж чаддаг, мундаг захиран зарцуулж чаддаг ийм хүн гэж болвол бодож юм. Тэг яг юм жоохон сонин сонсогдчихэж магадгүй л дээ. Гэхдээ одоо юугмээр юм битээ ингээд нэг тийм айгуу сул дорой тий өөрийгөө одоо энэ амар буцалж байгаа бужигнж байгаа нийгэмд авч явж чадхааргүй тийм хүн гэж болвол юусаа харахгүй байгаа хгүй. Эн чинь бас ингээд одоо энэ хүний хувьд амар биширмээр хүндэлмээр зүйл байгаад байгаа. Таны бодож байгаа X ч өөрөө бас айгүй юм логикл хүн. За ингээд энэ маань ингээд жоохон зөөлөн байсан ч яах вэ? Сул дорой байсан ч яах вэ? Нөх амьдрал хичээх хүсэлгүй байсан ч яах вэ? Би ингээд аваад явж чадах юм чинь гэдэг одоо нэг тийм heroic те баатар болох гэж одоо дэндүү тийм хичээдэг төрлийн хүн биш. Таны бодож байгаа хүн чинь X чинь өөрөө угаасаа л маш логикл. Ер нь юмыг амар боддоор хатуугаар те нээ нүгөө илэн талангуу харж хилж чаддаг хүн гэж болвол гарч ирж байна. Заримдаа энэ нь танд бол жоохон хүүтэн санагддаг байж иж магадгүй. За тэгээд дээрэс нь болохоор таныг ер нь бол ингээд өөрт нь амар үнэнч өөрийг нь айгүй дэмждэг, ардан түшиг тулгуур болдог байсан хүн гэж бол одоо ч гэсэндээ харж байгаа. Яг ингээд нэг тийм ихнэр болох юм бол, нөхөр болох юм бол, цаашаа урт хугацаанд бит хоёр хамт байх юм бол тий ингээд үнэхээр надад хэрэгтэй хүн байж чадна. Амьдрал цай хань болж чадна гэж болвол таныг X чинь боддгоо. Тийм учраас ер нь бол өөр харилцаа бас сонгоод явж чадахгүй байгаад байгаа гэж болвол бууж ирж байна. А гэхдээ эргэж ирж чадахгүй байгаад байгаа нэг шалтгаан байгаа байхгүй юу? Тэр нь болохоор юу юм бэ гэд тэгэхээр за та хоёр ингээд айгүй удаан хосууд байсан ч бай, богино хугацаанд хосууд байсан ч бай хамаагүй энэ хүний чинь хувьд болохоор ингээд харилцааны spark буюу галцог ялтчгүй унтарсан гэж бодоод байна. Ганцхан энэ хүний талаас биш яг хоёр талаасаа гэх юм уу да. Ер нь бол ингээд салах үед чи харилцаа чи айгу нэгэн хэвэн болцсон байсан. Яг анх үерхэж анх хосууд болж исэн үе шигэ нэг нэгэндээ ингээд маш гоё татагддаг, нэг нэгэн рүүгээ айгу гоё тэмүүлдэг те. Тим мэдрэмжүүд ерөнхийдөө бол айгу байхгүй болцсон. Хаанаг завтай болохоор уулздаг. Тэгээ уулзаал болцлоо гэхэд хийдэг зүйлс чи ингээд маш нэгэн хэвэн болцсон байсан гэж бол X чинь бодоод байгаа хүзүр дээр гарч ирж байна. Энэ нь энэ хүнийг ер нь жоохон стресстүүлээд яг буцаж ирэх үгүүдээр буцаж нийлэх үгүүдээр ингээд нилээ нэг тийм саад дотгор үүсгээд байгаа гэж гаргаж ирж байна л та. Ингээ уншлагыг харахад ч гэсэндээ та хоёрыг харилцаанд ер нь бол хоорондоо жоохон өөр хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Таны бодож байгаа хүнд чинь ер нь бол нэг юм харилцаа сонирхолтой байх нь аюул чухал. Ингээл хамтдаа янз бүрийн зүйл судалж ухаж мэдээл тэ хамтдаа ингээл шинэ юм оролдож үзээл шинэ сургалт энэ төр цогтаа суугаал нэг тийм тархиараа дурладаг төрлийн хүн байна. А гэтэл таны хувьд болохоор та юм тогтвортой байдлаар хүнийг хайрладаг гэх юм уу? Ер нь бол энэ хүн шиг ингээл одоо жишээ авах юм бол юу мэр юм битээ улс төрд юу болж юм зөвхөн Монголын биш те гадаадын одоо иргэний даймаа яаж нэг чинь тэр талаар нэх их судлаад авах хүсэл бол байдаггүй. Зүгээр ингээд хайртай хүндээ амар гоё хоол унд хийгээд те ажил төрөлт нь яг ингээд бодтой тусламж энэ төр үзүүлээд хамтдаа гадуур ажил энэ төр хөөцөлдөж яваад та илүү practical энэ хүн чинь илүү тийм intellectual бууж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор бас харилцаа ер нь дуусах үед жоохон нэг тийм зөрчилтөө битүүхэндээ үүсгдэг болчихсон байсан юм шиг болвол гарч ирж байна. Тэгээ харилцаа ингээд юу н салах үедээ бас нэлээд юм жоохон галцуугаа алдсан байсан шүү дээ гэдэг бодол энэ хүнийг бас юу н жоохон ээрэд байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ энэ хүн болохоор хэдий тийм ч гэсэндээ ингээд сөрөг тал давуу талыг ингээд гаргаж ирээд байгаа байхгүй юу.
Сөрөг тал нь бол харилцааны сонирхолтой бол байха болсон. Угаасаа бүхэл харилцаанууд удаад нэгэн хэвийн болдог. Яг тийм болоод эхэлсэн байсан. Тэгээд давуу тал нь гэх юм бол хэдий тийм ч гэсэндээ одоо тэр галзууг сонирхолтой байдал адлын хувьд энэ төр хамаагүй яг ингээ урт хугацааны ирээдүй потенциал хараад үзэх юм бол та энэ хүний хувьд амар өмг төвшиг сайн хань болж чадах хүн байгаад байгаа. Тийм болохоор энэ хүн харилцаан дээр урт хугацааны ирээдүй харж байна. Буцаж нийлэх хүсэл бол байгаа. Ер нь эргэж нийлээд дахиад нэг оролдоод үзвэл ямар вэ гэсэн тийм бодол толгойд нь бол эргэлдээд байгаа гэж гарч ирж байна. Харилцаа холбоо энээсээ болоод бол тогтоомоор байгаад байгаа. Гэхдээ ингээд ер нь энэ хүн тань дээр буцаж ирлээ гэд тэгэхэд та хоёр ингээд байнга цогтой байгаад байнга харилцаад тий ер нь бол ялгаатай талууд дээр яг ингээд цогтой ажиллаад ингээд урагшлаад явах юм бол харилцаанд ирээдүй байгаа хаа. Тэгэхгүй ингээд бит хоёрын жоохон нэг нэгнээсээ уйдцсан нэг нэгэндээ цаг зав гаргадаггүй ийм байдал бас ингээд байсаар байх юм бол харилцаас төд удалгүй буцаад хөрчиж магадгүй буцаад амжилтгүй болчих магадгүй дээл гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Тэгээд таны бодож байгаа X чинь бол танд хайртай сэтгэлтэйгийн хувьд бол хайртай. Гэхдээ энэ хүнд өөрт нь нэг ганц төлөвшөөгүй асуудал байгаад байна. Айгүй юм хааны илт шиг хүн, хааны зоос байж чадахгүй байгаад байгаа. Гэтэл та бас өөрөө харилцаан дээр юм хатны зоос шиг хүн байгаад байгаа байхгүй яг таны matching person бол байж чадахгүй байна л да. Яг л нэг юм ижил зан чанартай хүн чинь бол байж чадахгүй байна. Гэхдээ энэ бол буруу гэсэн үг яхаа биш. Зүгээр яг юумаар юм битээ ингээд нэг харилцаа тогтвортой байна гэдэг өөрөө амар гоё зүйл. Үнэхээр ажилдаа байж байгаад ажил төрлөө дуусгаад ингээ хамтдаа уулзах бас өөрөө айгүй нормал энгийн зүйл те. Тэгээ маш олон жил амьдарсан хосууд байцсан хүмүүс бол одоо ийм үеийг ийм хүчлийг бол давж туулдаг те. Энэний бас яг нэг тийм гоо сайхныг, энэний бас давуу тал аз жаргалыг энэ хүн ойлгож чадахгүй л байна л да. Одоо юу мээр юм битээ дандаа л ингээл хамтдаа амар олон гоё зүйлсийн талаар ярьдаг. Тэр яриа нь хизэж дуустдаггүй дандаа ундарч идэг байх хэрэгтэй. Ингээд миний хамт байгаа хос надад ингээд дандаа нэг ямар нэгэн шин санааг те хобби сонирхол аль эсвэл ажил төрөл дээр ингээд өгдөг байх хэрэгтэй. Гэдэг нэг тийм бодол нь амар буруу байгаад байгаа харагдаж байна таны X чинь. Тэгээ энэ нь болохоор яг тэ энэ хүний хувьд болохоор бас яг бүрэн дүүрэн жоохон төлөвшөөгүй байгаа. Өөрийгөө бас яг илүү одоо буур суурьтай те өөрөө бас юм айгу мундаг потенциалтай харилцаанд байх хамтрагч болоход энэ хүн бол арай хүрээгүй байгаа. Тэрнээс нь үүсэж байгаа л бодлууд гэж гаргаж ирж байна. Нэг өөрт нь суудсан хэд туйлширсан үзэл бодол байдаг. Миний хос яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг ч юм уу те. Тэгээ тэр нь болохоор дандаа нэг юм интеллектуал юм байгаад байгаа байхгүй айгу сонио. Хэрвээ таны X чи ер нь бол шинжлэх ухаан одоо юу мэр чин те кино урлаг гэдэг ч юм уу нэг тийм ниш сонирхлууд байдаг штэ. Ер нь бол хүн болгон сонирхоод байдаггүй айгу тийм өвөрмөц сонирхолтой. Тэгээ хосёогоо яг тэрнтэй нь адилхан байх ёстой юм тэр гэж бодоод идэг. Яг тэрийг нь сонирхдаг байх хэрэгтэй. Яг тэр тал дээр надаас илүү юм мэддэг байх хэрэгтэй. Ингэх юм бол бит хоёрын харилцаа айгуу гоё сонирхолтой байх болно энэ төр гэдэг ч юм уу. Амар жоохон хөвгт шиг бодлогоод байгаа байхгүй юу? Энэ бол ер нь тийм энэ нь бол бас яг тань дээр эргэж ирэхэд нь өөрт нь саад болоод байгаа. Энэ зүйл өөрт нь саад болоод байгаа гэдгийг бас бүрэн дүүрэн ухаараагүй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ яг тийм амар муу биш ээ. Ер нь бол буцаж эргэж нийлэх хүсэл энтер бол байна. Яг үйлдэлхийн энтер гэж бол гэхдээ одоохондоо шийдээгүй байгаад байгаа харагдлаа. За ингээд нэгдүгээр бүлгийн маань уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүс маань Instagram хаягаар холбогдоход болно. Тэгээ нэмэлтээр бид нэр тэнд юг харах вэ гэхээр за энэ бодож байгаа X чи яг тань дээр буцаж ирэх юм уу? Буцаж ирвэл хизээ буцаж ирэхээр байна. За дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь шинэ хүн байх уу аль эсвэл энэ X чинь байх уу гэдгийг харна. За үүгээр яг энэ бодож байгаа X-тэйг эргэж нийлж гин үү аль эсвэл өөр хүнтэй нийлээд явж гин үү гэдгээ та бас мэдэх боломжтой болно. Гурав дахь асуулт болохоор яг энэ X-тэйгээ харилцаанд чинь сахиуснууд яг одоо юу гэж зөвлөж гин вэ? Тэрийг бас харах болно. Ингээ баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлах руу оръё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Phoenix буюу галт шувуу гэдэг картыг сонгосон байх учиртай. За ер нь бол энэ цэнхэр өнгө давмгайлсан хэсэгт нь болохоор
Та X-ийг мартсан юм уу? Таны X-ийн талаарх бодол мэдрэмж одоо ямар байна вэ гэдгийг үзэж байгаа. Энэ нь бас энергийн шалгалт болно. За энэ хэсгээс нь эхлүүлье. Тэгэж асуухад болохоор та ер нь бол өнгөрсөн дөх бодолч айгүйх гарч ирээд байна л да. Ер нь бол та энэ хүнийг маш удаан хугацаанд сэтгэлдээ өнгөрсөнд тээхээс гадна энэ харилцаан дээр бас маш их хичээл зүтгэл гаргаж исэн гэж хүзэр бол гаргаж ирж байна. Харилцаатай байх үедээ ч ер нь бол энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүй хараад ер нь бол маш их хичээж исэн. Би хичээгээд ах юм бол би яг энэ бодож байгаа хүндээ те X-тэй ингээд цаг хугацаа өгөөд ах юм бол бит хоёрын харилцаа нэг л өдөр маш гоё үзэсгэлэнтэй, гайхалтай, өндөр потенциалтай ийм харилцаа болж хувирна гэж 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө маш их итгэж, найдаж, хичээж исэн гэж гарч ирж байна. Тэгээ 2 дугаар бүлгийнхнийг харахад болохоор бүр ингээд энэ эмэгтэй ингээд нэг юм модон дээр баахан шалгалтууд ингээд шалгалтын цааснууд байгаад байгаа байхгүй. Тэдрийг ингээ өрцөн, эднэр дээр нь дандаа ингээл зооснууд, дандаа ингээл үнэлгээ авцсан юмнууд байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. За үнэлгээ байлгүй дээ. За үгүй юм байна. Янз бүрийн л дүнгууд байна. Ер нь бол FD гэдэг нэг өөдтэй дүнгууд бол алга. Уг нь бол энэ гол дүрийн нөгөө нэг энэ чи кинотой үзэр штэ. Тэгээ гол дүрийн охин маань уг нь амар онд сурдаг. Тэгээд нэг хэсэг хичээлдээ анхаарахаа болоод ер нь бахан муу дуу авдаг. Тэр дүнгууд ингээ өрөө тавьсан байгаа юм байна л да. Ер нь бол ингээ харилцаан дээр одоо ингээд яг та хоёр бүтлгүүтчихсэн зүйлсээ гэх юм уу да маргалдаж муудалцажсэн, таны X чинь таны гомдоож исэн. Тэр зүйлсээ ингээд бүр яг ингээд бодцсон өрөө тавьсан. Тэгсэн ч гэсэндээ за энэ бүхэн өөрчлөгднө гэд айгуу найдажсэн гэж болвол гарч ирж байна. Гэтэл яагаад ч юм одоо 2 дугаар бүлгийнхэн маань энэ X-ээс зүрх сэтгэлээ ер нь нэлээд татаад авцсан гэх юм уу? Яагаад вэ гэд тэгэхээр та хичээхийн хувьд энэ харилцаан дээр өнгөрсөнд бол бүр маш их хичээсэн гэж болвол гарч ирж байна. За тэгээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань одоо бас шин сонголт гараад ирчихсэн байгаад байгаа хүзэр дээр гарч ирж байна. Яг бүрэн дүүрэн энэ X-ээ ингээд бүр 100% орхиод мартцсан биш байгаа ч гэсэндээ ингээд 100%-аас гэж авч үзэх юм бол ер нь бараг 60-70%-тай энэ хүнээсээ та бүхэн өөрсдөө move on хийцэн энэ хүнээ орхиход бэлэн болцсон байгаа харагдаж байна. Ингээд агахын шалтгаан гэдэг юм бол та өнгөрсөнд энэ харилцаан дээр хангалттай хугацаа өгсөн, хангалттай хичээл зүтгэл гаргасан, сасны дараа ч гэсэндээ хангалттай энэ хүнийг хүлээсэн. Тэгээд харилцаатай байж байгаа үедээ энэ харилцаан дээр 2 дугаар бүлгийнхэн маань үнэхээр чадах чинээгээр хичээгээд тэрийг бүр тулгцсан гэж гарч ирж байна. Тийм учраас одоо ингээд энэ харилцаанаас өөрийгөө татаж аваад энэ хүнээс ингээд холтоход бас нэлээд ойртсон бэлэн болцсон байгаа бууж ирж байна л да. Тэгэд өнгөрсөнд ер нь энэ хүнийг тань дээр амар их үйлдэл хийгээсэй гэж хүссэн та. Гэтэ ингээд амар их хичээл зүтгэл гаргаал те. Ингээл өөрт ч хүсэж байгаа юмнуудыг ч авч өгөөл таныг өстэй амар эрхлүүлээл ингээсэ гэж бол хүсээгүй зүгээр танд татагддаг тантай хамт байхыг хүсдэг гэдгээ илэрхийлээд урам зоригтой харилцаан дээр хандаасаа гэж хүсэж исэн гэж болвол гарч ирж байна. Гэтэл ерөөсөө энэ хүн чинь тийм үйлдэлүүд хийхгүй байгаад исэн бууж ирж байгаа байхгүй юу? Ер нь л өнгөрсөн тантай харилцаанд байж байгаа үедээ ч гэсэндээ ер нь л нэг өөртөө итгэлгүй, чиглэлгүй, яах гээд байгааг нь мэддэхгүй байдалтай байсан. Тэгээ энээс нь ер нь бол хатуйлахад 2 дугаар бүлгийнхэн маань одоо маш залхацсан байдал болвол ажиглагдаж байна. Тэгээ өнгөрсөнд бол энэ хүнээсээ болж та маш их зовж шаналдаг байсан. Ер нь бол яг орхигээд орхиж чадахгүй. Тэгэл энэ хүнээ янз бүрээр бодоол хардах үедээ хардаал өөрийгөө дутуу үнэлээл өөртөө асуудал байна уу гэж бодоол яаж харилцаагаа ахиулах уу урагшлуулах уу те. Тэгэл маш их юмнууд боддог байсан ч гэсэндээ одоо болвол ер нь тэхээ болчиж яагаад ингэж ийнэ гэхээр та энэ хүн дээр ингээд ирээдүй харахаа болцсон. 2 дугаар бүлгийнхний маань нэг онцлог нь болохоор энэ хүн дээр ингээ амар хичээдэг байсан байхгүй. За энэ дээр нь би ингээд туслаад үгүй хамтдаа сонирхолтой байхын тулд би ийм юм нөгөө хүндээ хийж үгүй. Ийм болцооны санал тавья гэл 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө маш их хичээдэг байсан. Гэтэл одоо болохоор ерөөсөө болоод нөхцөл байдлыг хатуугаар боддоор хараад хүлээн зөвшөөрчихсөн байгаа харагдаж байна. Тэгээ энэс хойш тэгснээс хойш гэх юм да. Ерөөсөө ингээл янз бүрийн ургуулж бодох, янз бүрээр шаналах тийм мэдрэмжүүд ерөөсөө байхгүй болчихсон буугаад байгаа харагдлаа. Тэгээд аль болох энэ хүнээс одоо ийм эрүүлэр
маш зөвөр зайгаа барьж байгаа гэж болвол бууж ирж байна. Ер нь бол ингээ хэцүү байсан ч гэсэндээ те би энэ хүнээс move on хийж чадна, би энэ хүнийг орхиж ганцаараа урагшилж чадна гэж болвол шийдсэн байгаа харагдаж байна. За та бүхэн маань түүх хүлээж байгаарай. За. Манай шар муур ингээд яг хаацсан байхад бүр гарах гад бүр ингээд бүр майжаад амар хичээгээд эхэлдэг байхгүй юу. Тэг ягаад ч юм энэ уншлагыг хийгээд таны энергийг шалгаж явах үед бас энэ гарч ирж байгаа нэг учиртай байх. Хаалгаар бүр ингээд гарч явах гад мяавлаад үүд хаалга бүр самартцсан ингээд хаалны завсраар толгоогоо чигцэн сууж штэ хөөхөн. Тэг энэ бас нэг бодлын мессеж байх. Яагаад вэ гэхээр энэ нөхцөл байдалтай маш сайн таарч байна. Тэгээ ер нь бол бас 2 дугаар бүлгийнхний маань хувьд таныг гэж байгаа маш олон хүн байгаа. Тантай цуг байхыг хүсэж байгаа, таныг сонирхож байгаа, таныг шохорхдог, хосууд болохыг хүсэж байгаа зөндөө хүмүүс байгаад байгаа гэдгийг та бас ойлгож олж хараад яг таныг гэж байгаа хүнийг ч юм уу сонгохоор ер нь бол шийдсэн байгаа харагдаж байна. Тэгээ дөрвийн саваа доошоо харж гарч ирж байна гэхээр ер нь та хоёрын харилцаа гэхдээ өнгөрсөнд хосууд байхдаа ч бас ер нь тэнцвэргүй байсан. Аль эсвэл яг ингээ хосууд болоогүй ийм амар situationship харилцаанд байж байгаад дууссан хүнээ бас үзүүлж байгаа хүмүүс бодож сонсож байгаа хүмүүс 2 дугаар бүлэг дунд манд байх магадлал айгүй өндөр. Тэгээ та болохоор энэ хүндээ хайртай, сэтгэлтэй гэдгээ ер нь бол бүхэл талаар хангалттай нөгөө хүндээ ойлгохоор илэрхийлж байсан, хангалттай мэдрүүлсэн гэж бол бууж ирж байна. Та өөрөө ч гэсэндээ тэгж боддог. Яг энэ хүнд хайртай, сэтгэлтэй гэдгээ үгээрээ үйлдэлээрээ хичээл зүтгэлээрээ харуулсаар байсан байтал энэ хүний чинь зүгээс яг ингээд нэг тийм харилцаан дээр хичээл зүтгэл гаргаагүй. Гэтэ яг энэ хүн бас амар өөртөө итгэлгүй байсан үе өнгөрсөнд бол байсан юм шиг байна. Тэгээд одоо болохоор та яг энэ хүнтэй харилцаагаа бодохдоо өөрт ч айгүй шудраг бус хандсан гэж бол боддог. Та энэ хүнд айгүй шудраг хандсан, та энэ хүний төлөө хангалттай хичээсэн. Та яг ингээд 50% та хичээл зүтгэл гаргаад зогсоод нөгөө хүн чинь өөдөөс чинь 50% та хичээл зүтгэл гаргаад ингээд 100 болох хэвээр байтал хизээч тийм зүйл болоогүй. Та дандаа 80, 90, 100 гэсэн юм илүү үйлдэлүүдтэй байсан. Тэгээ одоо энэ бол ер нь хангалттай гээд энэ хүнээсээ бол та бараг л move on хийцэн, move on хийгээд явж байгаа. Энэ хүний орхиод урагшилж болж чадж байгаа. Энд дээр бол прогресстэй ахиц гарч байгаа гэж болов бууж ирж байна. За энэ хэсгийн ордыг харах юм бол ер нь таны өөрийн чинь орд хилэнц мэлхий загас. За тэгээ охины орд байх магадлал айгүй өндөр байна. Жинлүүрийн орд бас гарч ирлээ. За одоо болохоор таны бодож байгаа X чинь таныг марцсан юм уу? Тантай харилцаагаа яг юу гэж бодож мэдэрч ин гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад энэ хүний өнцгтэр ингээд сони юмнууд гарч ирээд байгаа байхгүй юу? Юу гэд тэгэхээр таныг аль хэзээ өөр хүнтэй болцсон гэж болвол гарч ирж байна. Тийм. Ингээд энэ хүн бас яг өөрөөс нь ингээд нэг тийм энэ хүний байж чадаагүй, энэ хүний хийж чадаагүй одоо танд өгж зориулж мэдрүүлж байгаа тийм өөр хүнтэй таныг хамт байгаа л гэж ер нь бол бодоод байгаа харагдаж байна. Энэ талаар бол бас нэлээд мэдээлэлтэй байгаа бууж ирлээ. Тэгэд энэ нь болохоор энэ хүний хувьд гэхдээ бас жоохон шудраг бус зүйл байсан байна л да. Яг ингээд мэдэгдэхгүй байж байгаа бараг нэг хамгийн багтаа 2-7 хоногийн өмнө урттаа 2 сарын өмнө ч юм уу яг ингээд таны амьдралд яг далтуур юу болоод исэн бэ гэдгийг энэ хүн мэдээд ямар нэг нууц зүйл таны зүгээс энэ хүний хувьд ил болчихсон байгаа хүзүр дээр бол гарч ирлээ. Тэгээ тэр нь юу вэ гэхээр тэгэхээр таныг ер нь өөр хүнтэй юм хосын харилцаа эхлүүлсэн, өөр гоё романтик харилцаанд ороод явцсан байгаа л гэж энэ хүн бодож байна л доо. Тэгээ тэр хүн нь болохоор яг ингээд энэ хүн өнгөрсөнд баатрын саваа байж чадаагүй. Гэтэл одоо яг тань дээр баатрын саваа байж чадж байгаа ийм хүнтэй хамт байгаа гэж бодож байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхэд тэгэхээр таны төлөө хичээдэг, тантай хамт байгаадаа одоо ингээд аз жаргалтай байдаг, таныг өөрийнхөө хос гэж өөртөө болон бусдад ингээд хэлж, ярьж, хүлээн зөвшөөрөхтэй амар гой бардам өөртөө ихтгэлтэй байдаг юм сонирхолтой харилцаанд ер нь бол таныг ороод явцсан байгаа гэж болвол бодож байна. Энэ нь болохоор таны X-ийн хувьд яг амар шудраг бус зүйл байна л да. Шудраг бус зүйл гэхээс илүү тийм амар гинтийн болно гэж бодоогүй зүйл байсан. Араасаа яг хутгалуулсан тийм мэдрэмж авсан
гэж болвол гарч ирж байна. Тэгснээ бас яг муухай хэлэхэд аюу буюумаатай заяа энэ хүн. Яг ингээд таныг өөр хүнийг сонгоод өөр хүнтэй аз жаргалтай болоод ихэлсэн чинь яг үнэндээ тантай энэ хүн амар хамт байхыг хүсэж исэн, эргэж нийлмээр байсан гэдгээ ойлгочод байгаа болвол бас гарч ирж байна. Тэгээ энэ хүний хувьд гэх юм бол ер нь одоогоор ингээд нэг тийм амар тилтерсэн мэдрэмжтэй байна. Triggered гэх юм уу та. Яг ингээд таныг өөрийнхөө амьдралыг хөөгөөд өөрийнхөө амьдралд шинэ эхлэл эхлүүлээд тэгээ ирээдүгөө хараад өөрийг нь болон өнгөрснийг ардаа үлдээгээд урагшилчлаа гэж энэ хүн бодож байгаа байхгүй. Энэнд бүр маш их зүрх сэтгэлийн шархлаад байгаа. 3 дахь читгээс болоод бүр зүрх сэтгэлийн шархлаад байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор юунаас болж ийнэ гэхээр ингээд та хоёрын дундуур ер нь 3 дахь читгээд орсон. Энэ 3 дахь читгээд нь юусоо энэ хүний талд биш таны талд бий болчоод байна л гэж хараад байх юм. Тэгээ энэс болоод ингээ хүчтэй байх гэж амар хичээж байгаа, өөрийгөө барих гэж амар хичээж байгаа. Гэхдээ энэ нь болохоор ерөөсөө нэг амжилт олохгүй байгаад байгаа гэж бууж ирж байна. Өөрийгөө ингэж арай ядаж барьж дийлж байгаа байдалтай байна. Энэ хүн бол ганцаараа байгаа. Ганцаараа үлдсэн хаягдсан юм шиг санагдаж байгаа. Та энэ хүнийг ардаа үлдээгээд урагшилсан юм шиг санагдаж байгаа. Тэгээ ер нь бол харилцаа салснаасаа хойш энэ хүн бол амар сэтгэлийн шарахтай байна. Ялангуяа 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоо өөр шинэ хүнтэй харилцаа эхлүүлж байгаа болвол тэрэнд чинь маш их шархлаад байгаа, маш их гомдоод байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээ энэ хүн бол одоо ч гэсэндээ өөрт чинь хайртай хിവэрэ юу move on хийх. Угаасаа өөрийнхөө юм сэтгэлийн гүнд таныг бол маш их хайрладаг. Та өөр хүмүүнтэй болцсон учраас ингээд болцсон байж альсвал магадгүй учраас ч юм уу те харилцаа ер нь бол сэргэх ямарч боломж байхгүй те гэж энэ хүн бодож байгаа ч гэсэндээ яг үнэндээ ингээд одоо гайхамшиг болж ч юм уу та энэ хүн дээр буцаад ирүүл ч юм уу те тантай нийлэх хүсэл энэ хүнд бол байгаа. Амар айхтар гомдоод байгаа ч гэсэндээ бас тийм logical хүн биш, айгүй deep emotional хүн гэх юм уу, айгүй гүн гүнзгий. Ер нь бол мэдрэмж нь ингээд тэр бодол санаа гомдол юу гэдэг те логикийг нь ингээд дандаа ялан дийлж идэг хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн бол одоо ч гэсэндээ өөртөө ч маш гоё ирээдүй хардаг. Өнгөрсөнд ч юм ирээдүй гэхдээ хардаг л байсан. Яагаад тэгээд хичээж чадаагүй юм бол доо өөртөө итгэлгүй амар эвгүй үе дээрээ явж исэн юм шиг бас бууж ирээд байгаа. Таныг бас ингээд тэ өөрийг нь орхиод мартаад урагшлаад өөр шинэ хүнтэй харилцаа эхлүүлээд явна гэж юусоо бодоогүй юм шиг гарч ирж байна. За тэгсэн чинь л ер нь бол тантай маш урт хугацааны ирээдүй хардаг байсан. Одоо ч гэсэндээ тэр ирээдүйг харж байгаа гэдэг нь бол айгүй тодорхой байна. Яг юу алдснаа амар дараа нь ухаарж байгаа хүний нэрэг байна. Таныг ингээ өөрийнх нь амьдралд байж л байна гэж бодсон. Өөрийнхөө асуудлуудыг шийдээд ингээд хэсэг явж идэлтэй. Тэгээ магадгүй бэлэн болоо тань дээр эргээд ирэх үед таныг өөрийг ингээд байж ин гэж бодсон байтал үгүй байсныг мэдсэний дараа маш их ухаарл энэ хүнийг яг ингээд ерөөсө цөм зохиж орж ирсэн байна. Тэгээ өөрийг чинь энэ хүн бол бас одоо ч гэсэндээ юу хийж ийн, ямархуу байдалтай байна, тэ таны амьдрал санаа чи юу болж ийн тэрийг бол бас яг анзаарч харж жоохон тандаж мэддэг. Тэгэх тусам ингээд өөрийг чинь бол ерөн санаа дагаал гэж бууж ирж байна. Та илүү сонирхолтой, адал явдалтай, өдрөг болцсон энэ хүнээс холдоод нэг л нэг тийм гоё шин адал явдлыг амьдралдаа авчирсан байгаад байгаа. Тэрийг чинь харах тусам энэ хүн танд улам хайртай сэтгэлтэй, айгүй тасцсан байсан энэ төр гэдгийг ойлгоод өөрийг ч айгүй санаж байгаа энерги бол бууж ирж байна. Гэтэ энэ харилцааны төлөө одоо хичээхээсээ ер нь бол өнгөрсөн л гэж бодож байна л да. Яг ингээд хүүе чи наад хүнтэйгээ нийлж болохгүй, чи намайг орхиж болохгүй. Одоо би харилцаан дээр хичээя гэд ингээд өрсөлдөгч болоод ороод ирэх тийм бодол болвол байхгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ та яг энэ X-тэйгээ ер нь хамт ажилладаг аль эсвэл одоо ч гэсэндээ тодорхой хэмжээнд юм дундын найз нөхөд энтрээр холбогдуулаад яг харилцаа холбоотой биш ч гэсэндээ ер нь бие биенийхээ талаар мэдээлэлтэй байдаг юм шиг болвол бууж ирж байна. Тэгээ үйлдэлхийн энтер гэж бодохгүй байна. Гэхдээ таны талаар бол маш их бодож байгаа л гэж гарч ирж байна. Ер нь бол таныг өөр хүнтэй нийлцэн маш амжилттай, айгүй зөв харилцааг эхнээс нь бүтээгээд явж байгаа л гэж яагаад ч юм бодоод ах юм. Тэгээ бүр маш цөөхөн хүмүүсийн хувьд шүү заяа. Яг ингээд таны одоо шинээр харилцаж байгаа ч юм уу, таны одоо нийлцсэн байгаа шинэ хүнийг чинь энэ X чинь бас ямар нэг байдлаар мэддэг байх боломжтой гэж гарч ирлээ.
За энэ хэсэгт ордуудыг харахад болохоор нь штэ маш хүчтэй сарны орд нь хилэнц. За тэгээд ихэр хумах жинлүүр эндээс ихрийн орд бол бүр маш хүчтэй гарч ирж байна. Тэгээд дээрэс нь арслан хонь нумын орд бас гарч ирлээ. Энэ нь та юм уу аль эсвэл таны бодож байгаа хүний орд байх боломжтой. Гэхдээ заавал яв цав таарах албагүй байдаг шүү гэдгийг бас хэлье. За ингээд уншихын дараагийн хэсэг рүү оръё. За таны энэ бодож байгаа одоо энэ X-ийн харилцаагаа яг яах хүсэлтэй байгаа юм бэ? Ямар зорилго энэ төр байгаа юм бэ гэдгийг асууя. Хангад маань доош. За. Танд хайртай сэтгэлтэй хэвээрээ гэж болвол гарч ирж байна. Яг л түрүүний хэлсэнчлэн танаас салсныхаа дараа та тэгээд яг энэ хүнийг одоо ингээд энергийн хувьд те бодит практик байдлын хувьд бүхэл хүчин зүйлс дээр энэ хүнийг яг ингээд орхиод байгаа байхгүй юу? Өөр хүнтэй нийлээд явж байгаа хүмүүс маань нийлээд явж гин. Зүгээр энэ X чинь тань үнэхээр хамаагүй болоод та энэ хүнийг бодож санахаа болоод таны энержи чинь shift хийгээд энерги чинь өөрчлөгдөд холдож байгаа харагдаад байна. Тэгээд энээс хоошоо энэ хүн чинь таныг ямар ухаалаг хүн байсан, ямар одоо их өөрт нь бүр юм бодит те тусламжуудыг үзүүлж исэн. Та энэ хүнд ухаарлах харилдаг байсан, энэ хүнд хэцүү үед нь тусдим болдог байсан. Яг ард нь ингээд дандаа өөрийг нь хамгаалаад түшээд байж явах юм шиг юм маш чухал хүн байсан гэдгийг ойлгоод ер нь бол нэг муугар бол бодоод байгаа юм байхгүй. Яг гомддог ч гэсэндээ ингээд одоо ч гэсэндээ потенциал бол маш их хардаг хэвээрээ өөрт чинь маш их хайртай таны гих мэдрэмж нь маш гүн гүнзгий үнэхээр боломж байдаг болвол те эргэж нийлэх хүсэл энэ төр бол байгаа гэж болвол гарч ирж байна л та. Тэгээ та энэ хүнийг орхисноор бас энэ хүн өөрийгөө одоо илүү мундаг байх хэрэгтэй, илүү хичээх хэрэгтэй, илүү идэвхтэй бас амьдрах ёстой гэдгийг бас ойлгоод байгаа. Өөрийнхөө амьдралд бас ингээд гацаад байгаад ижиж болохгүй, өмнөх байсан шигэ байгаад ижиж болохгүй гэдгийг ойлгож байгаа энерги бол энэ хүнээс харагдаж байна. За гэхдээ харилцаа цаашид яг яах бодолтой байна вэ гэдэг чинь бас их бардам зантай. Бардам зан юу яах вэ гэхдээ энэ хүний хувьд нэг юм тодорхой байдал үүссэн байгаа даа харагдаж байгаа байхгүй юу? Ямар нэгэн мэдээлэл энэ хүнд очсон. Энэ нь болохоор онлайнаар ч байж иж магадгүй. Энэ хүн хин нэгнээс ямар нэгэн зүйл сонссон байж иж магадгүй. Тэгээ тэр нь болохоор энэ хүнд яг ингээд нэг тийм final straw болсон байхгүй яг эцсийн ийм амар том ойлголт болсон. Тэр нь юу юм бэ гэхээр нэг юм амар хүлээн зөвшөөрж байгаа харагдаж байна. Тэгээ та өөрийг нь ер нь бол орхиод явж байгаа. Та өөрт нь хайртай байхаа болсон. Та өөр хүнтэй нийлцсэн байгаа. Тэгээ тэр хүнтэйг аз жаргалтай байгаа ч юм уу. Тэгээ ийм том мэдээллийг энэ хүн мэдэж авсан. За тэгээд энийгаа ингээд яг энийг болохоор ингээд сонсоод үнэхээр хэцүү байсан ч гэсэндээ энийг бол хүлээн зөвшөөрж байна. Тийм учраас ер нь цаашид яа гэж бодож байна гэхээр өөрийнхөө амьдралыг бас шинээр эхлүүлээ. Таныг ингээд ганцаараа хүлээгээл гацаал те сэтгэл мэдрэмжэндээ автаал ингээд байгаад ээж болохгүй. Тэгвэл ямар ч нэмэргүй хизэж ирэхгүй нэг ганцаараа хүлээх болчихноо л гэж энийг ч юм бол бодоод байгаа харагдлаа. Тийм болохоор ер нь өөрийнхөө амьдралыг бас шинээр эхлүүлээ. Цаашид хувь заяа тий өөрийг нь хинтээ учруулахын, ямар шинэ өөрчлөлтийг, ямар аз боломжуудыг өөрт нь авчрахын тий
тэрнтэйгээ яг ингээд нүүрэлтий да бараг ингээ өөрийнхөө амьдралд өөрийнхөө хувь заяанд одоо цаашд эзэн болоод урагшлыг даал гэж энэ хүн болвол бодоод байгаа харагдаж байна. Яг сэтгэлдээ болвол ингээд танд маш их хайртай, одоогоор таныг бол орхиж мартаад байгаа юм ерөөсөө байхгүй, өөрт чинь маш их хайртай сэтгэлтэй байсан гэдгийг ойлгож одоо л ухаарад байгаа ч гэсэндээ юу алдснаа одоо л мэдрээд байгаа ч гэсэндээ те яагаад ч юм энэ хүн ингээд буцаад тань дээр ирээд таныг гуйх ямар ч тийм боломжгүй нөхцөл байдалд өөрийгөө орчлоо л гэж бодож байна. Тийм учраас энэ хүнд бас ингээд урагшлах, тантай харилцааг орхихоос өөр сонголт байхгүй. Тэгээ таныг бас ингээ амар гоё шинэ харилцаа ч юм уу ихлүүлээд энэ хүнгүүгээр аз жаргалтайгаар урагшилж яхад нь хойноос нь ингээ татаад ижиж болохгүй. Та өөрийг нь хүлээгээд өөр дөр амар их хичээл зүтгэл гаргаж явах үед энэ хүн энэ үйлдэлийг хийгээгүй хэрнээ та шинэ хүнтэй болоод та аз жаргалтай амьдарч яхад за одоо хоёулаа буцаад нийлээ. За би одоо хичээе гэд өөрийг чинь хоошин татах эрх байхгүй л гэж энэ хүн бол бодож байгаа харагдаж байна. Тэгэд ер нь бол таны талаар маш их бодож байгаа ч гэсэндээ угаасаа танд саад болж тань руу үйлдэлхий, таны сэтгэл санааг хоёрдуулын энэ төр гэж энэ хүн бол бодохгүй байна. Өөрт нь бол маш хүнд туссан ч гэсэндээ харилцаа яг ингээд дуусныг та энэ хүнийг орхисныг болвол ингээд маш эрүүлэр те хүлээн зөвшөөрөх гэж болвол хичээж байгаа харагдаж байна. Тэгээ энэ харилцаан дээр таныг бас хүлээгээд бол ер нь нэмэргүй байхаа л гэж бол бодож байгаа харагдлаа. За ингээд уншлагын дуслаа, баярлаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст болвол за энэ хүн ер нь гэхдээ ирээдүйд буцаж ирэх үү? Буцаж ирвэл хизээ буцаж ирэх вэ гэдгийг асууна. За тэгээд таны дараагийн хайр дурлалын харилцаа чинь энэ X чинь байх уу? Аль эсвэл бүр шинэ хүн байх уу? Ялангуяа одоо шинэ хүнтэй харилцаан дээр эхлүүлээд явж байгаа хүмүүсийн маань хувьд болвол та энэ X-тэйг эргэж нийлэх гээд байна уу? Шинэ хүнтэйгээ гоё цаашаа урагшилж гинөө гэдгийг бол бүр давхар харчих бах. Тэгээ энэ болохоор бас яг ингээд за X эргэж ирж ивэл эргэж ирж иж болно. Гэхдээ нийлэх үед болохоор яг тэр X ч юм байна уу? Аль эсвэл шинэ хүн байна уу гэдгээс та яг энэ хүнтэйгээ нийлж байгаа мүү мүү гэдгийг бас давхар маш хүчтэйгээр шалгаж болдог. Эргэж ирээд байгаа хэрнээ нийлэхгүй байна гэх юм бол ер нь нийлэхгүй байна л гэсэн үг байхгүй. За тэгээд дээрэс нь яг энэ X-тэйгээ харилцаан захиуснууд чинь танд яг ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг харах болно. Баярлалаа. Уншлагыг маань сонссон. Дараагийн бичлэгүүдээр уулзъя. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлах руу оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Swan буюу хүн шувуу гэдэг картыг сонгосон байх учиртай. За хар өнгийн талд нь болохоор та X-ээ марцсан юм уу? Та X дээрээ яг ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг энергийн шалгалт болгож харж байгаа. За энэ талд нь болохоор таны X чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна? Таныг бас яг мартсан юм уу? Танаас холдсон юм уу гэдгийг шалгаж байгаа. Эхлээд танаас эхлэе. За ингэж асуухад болохоор айгүй тийм heartbroken зүрх сэтгэлчин айгүй юм шархалсан мэдрэмж мэдрэгдээд байна л да 3 дугаар бүлгийнхнаас маань. Ер нь бол өмнөх 2 бүлгээс маш их ялгаатай гэх юм уу? Айгүй юм гүнзгий сэтгэлийн шарах бодол та бүхэнд мэдрэгдэж байна. Яагаад вэ гэд тэгэхээр та бол энэ X-тэй үнэхээр хайртай байсан. Зүгээр та дан ганцаараа хайртай сэтгэлтэй биш. Угаасаа та хоёрын харилцаа бол бүр маш гоё байсан гэж гарч ирж байна. X-ч тань дээр яг ингээд харилцаатай байх үедээ ихэнх үед нь ер нь бол маш их хичээж исэн, маш гоё аз жаргалтай байсан. Бараг ингээд ихэнх хүмүүсийн хувьд гэр бүл энтер болчихсон байсан ч юм уу те. Аль эсвэл урт хугацаанд гэр бүл болно. Цогтой үр хүүхэдтэй болно, маш гоё хайр дурлалын харилцааг цогтой эхлүүлж бүтээн гэж итгэдэг байсан байтал нэг л өдөр гинт гинтэн ч хаашаа юм. Гэхдээ ер нь бол ингээл цаг хугацаа өнгөрөх тусам таны сэтгэл хүрээгүй байхад X-ийн сэтгэл хүрсэн гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ танд яг айгүй хайртай сэтгэлтэй хичээдэг байх үедээ энэ хүн чинь ингээд таныг удирдах чиглүүлдэг те зүгээр удирдах чиглүүлдэг айгүй гоё халуун дулаан зан чанартай өөрийг чинь дандаа баярлуулахыг оролддог инээлхийг оролддог ийм хүн байснаа гинтл ийм хүүтэн болоод ихсэн гэх юм уу та одоо ингээд харилцаа буруугаар эргэлээ гэд тэгэхэд зүгээр өөрөөс чи ингээд хайр халамж амар хүсэл гомдоол идэх ч юм уу амар хардаад идэх ч юм уу те аль эсвэл бүр violent одоо ингээд амар муухай ааштай хурц үг хэлтэй болдог ч юм уу тийм юм биш. Тэрнээс гэхдээ баг дор мэдрэмж байгаад байгаа байхгүй. Зүгээр ингээд амар хүүтэн болцсон, таныг тоохоо болцсон. Та энэ хүнд чухал юм биш юм шиг хандаад эхэлдэг
болчихсон гэж болвол гарч ирж байна өнгөрсөнд. Тэгээд энэ нь танд айгүй тийм хэцүү туссан байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгээ энэс болоод та бол одоо яг X-ийг хүлээдэг ч юм уу, энэ харилцаан дээр итгэл найдвар тавьдаг юм бол ер нь харагдахгүй байна. Хэрвээ бит хоёр нийлэх юм бол те ингээд амар гоё байж болно да, урагшландаа гэдэг ч юм уу, тийм итгэл найдвар бол байхгүй. Яг нэг сүүлийн үед нэг дуу айгүй алдартай болоод байсан шүү дээ. Beyoncé-гийн би яг нэрийг нь мэддэггүй, хайгаад бас олж чаддгүй. Гэхдээ яг уг нь болохоор би ингээд буцаж нийлхийг хүсэхгүй байна. Би дахиж ингээд чамтай хамт байхыг хүсэхгүй байна. Гэхдээ би чамайг зүгээр орхиж чадахгүй байна гэдэг утгатай тийм үгтэй дуу. Яг тэр мессеж орж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? За яагаад орхиж чадахгүй байна вэ гэд тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань энэ харилцаанаас ер нь гарч явах нь айгүй зөв гэдгийг бол өөрсдөө мэдж байгаа. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг ингээд харилцааны те нэг юм айгүй хэнийг одоо X-ээ ингээд сандаг, битгэрдэг, шаналдаг, уучлж марч юм шиг саналдаг тийм grieving буюу одоо араас нь гашуудаж шаналх, харилцааныхаа араас гашуудаж шаналж зовох тэр үе бол ер нь даваад удаж байгаа гэж бол бууж ирж байна. Яг энэ хүнийг айгүй их сандаг, шаналдаг, бүр юм идэвхтэй амар хэцүү байдаг, найз нөхдөдөө ингээл зөксөө зайгүй яагаад ч юм ярьдаг, энэ хүнээсээ болж уйлдаг ч юм уу те, үйлдэл энэ төр хиймээр санагддаг, бүр үйлдэл хийдэг тийм үе болвол давцсан, тэгэхээр бол болцсон. А яагаад орхиж чаддгүй юм бэ гэхээр зүгээр амар их гомдол үлдсэн байгаа харагдаж байна. Та энэ хүнд айгүй итгэж жахад, маш их хайрлаж жахад те, энэ хүн зүгээр ингээл өөрийнхөө зүрх сэтгэлийг татаж аваад амар хүйтэн болцсон. Хүйтэн хүндий болцсон. Тэрийг нь та бараг нэг тийм уучлж чаддгүй. Уучлмаар байсан ч гэсэндээ те ингээ уучлж чадахгүй сэтгэлчээ яг нэг юм гомдолтойгоор хорогдоод идэг мэдрэмж бол 3 дугаар бүлгийнхнаас маань маш их харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй та ингээд нэг зай хоёрсууд ингээд заримдаа сэтгэл санаа нь гайгүй болол те, за буцаад нийлчүүл яах бол энэ төр альсэл зүгээр буцаж нийлээд үзт юм уу энэ төр гэдэг ч юм уу те. Тийм хөнгөн мэдрэмжүүд орж ирдэг штэ. Тийм юм юусоо байхгүй. Бараг яг энэ хүн чинь тань дээр буцаад ирэх юм бол та огт хариу өгөхгүй, огт үйлдэл хийхгүй гэж өөрөө бүр боддог. Тэрэн дээр бол бараг шийтцэн. Одоо ингээд гадуур гудамд явж байгаад ч юм уу та энэ хүнтэйгээ таарлаа гэхэд огт энэ хүнийг таньж мэддэггүй юм шиг аашлах болно гэд өөрөө бүр шийдчихсэн байгаа харагдаж байна. Тэгтлээ их гомдсон энерги байна л да. За тэгээд lovers дэше харж гарч ирж байна гэхээр ер нь бол яг энэ X ч юм бол таны хувьд өнгөрсөндөх ер нь маш хүчтэй харилцаануудын чинь нэг бол яалтч хүмүүн, зарим хүмүүсийн хувьд яг ганц одоо яг үнэн чин сэтгэлээсээ хайрлж исэн хүн чинь гэж та энэ X-ийг бол бодож явдаг. Яг ингээм хамт байх үе бол айгүй гоё аз жаргалтай байсан гэж бол дурсаж явдаг. Гэхдээ энэ харилцааг бол та өөрөө урагшлуулахыг бол хүсэхгүй байгаа. Тэгэхээсээ ер нь өнгөрсөн гэдгээ ч та өөрөө аюул сайн мэдэж байгаа. Гэхдээ яг л нэг тийм жоохон гаццсан энэ хүн дээр нэг дутуу үлдсэн юм танд байгаад идэг харагдаж байгаа байхгүй юу? Тэр нь гэхдээ аюул сонин, энэ хүнтэй та нийлэе гэж боддгоо, харилцаагаас сэргээе гэж бол боддгоо. Move on бараг хийцэн заяо. Гэхдээ зүгээр энэ хүнд амар гомдсон гомдолчин ингээд ер нь бол үлдсэн. Тэгээ тэрийгээ яг ингэж үе боддог. Энэ хүнийг бас бүр ингээд зарим үед буруутгадаг тийм мэдрэмж бол байна. За энэ хэсгийн ордуудыг харах юм бол таны бодож байгаа хүн чинь айгүй хүчтэй, ихэр хумгчин илүүрийн орд байх боломжтой. Загас мэлхийний орд бол бас гарч ирж байна. Ихрийн орд бууж ирлээ. Таны аль эсвэл бодож байгаа хүний чинь X-ийн орд байх боломжтой. Заавал таарах албагүй л дээ. За энэ хэсэг таарж ах юм бол цаашлаад X-ийн таны талаарх бодол мэдрэмж юу энэ хүн таныг мартсан юм уу мүү гэдгийг харъя. За тэгэж асуухад болвол nope. Энэ хүн бол юус танаас move on хийгээгүй. Тэг хамгийн сонирхолтой нь шүү дээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань салаад ер нь бол нэлээд удаж байгаа X-ээ асуусан юм шиг байна, бодсон юм шиг байна. Одоо бодоогүй санаагүй байсан ч гэсэндээ энэ хүний чинь энерги танаас амар хараад тантай энэ хүн энергийн хувьд өөрөө айгүй холбоотой байгаа бууж ирж байна л та. За энэ хүн бол одоо ч гэсэндээ өөрт чинь хайртай, сэтгэлтэй, хിവэрээ бүр мартаж чаддгүй
Гэхдээ бас яг нэг юм дурсамж шиг энержи бууж ирээд байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэд тэгэхээр яг одоо ч гэсэндээ танд айгүй хайртай сэтгэлтэй эргэж нийлэх юмсан энэ төр гэсэн нэг тийм өөдрөг бодол энэ төр гэхээсээ илүүтэй хүн ингээд амьдралын туршид зөндөө олон хүмүүстэй харьцаж үзээ. За зөндөө олон ч яг хэд хэдэн хүмүүстэй ингээд харьцаж үзээл те. Үерхээл тааш тохирох нь гэл ингээд бас хичээгээд явдаг штэ. Тийм харилцаанууд дундаас нь та энэ хүний хувьд болвол хамгийн аз жаргалтай байсан харилцаа нь үнэхээр ингээд хоорондоо маш гоё таарж тохирдог байсан. Энэ хүн ч юм бол өнгөрсөнд танд үнэхээр хайртай байсан гэдгээ одоо ч боддог. Таныг ч өөрт нь маш хайртай сэтгэлтэй байсан. Та хоёрын харилцаа юм маш гоё өвөө аваатай, өвөө аваан тэнцвэртэй, их тийм тайван амгалан ингээ хоёулахны энэ хорвоо дээр амар гоё аз жаргалтай цогтой байгаа юм шиг ийм харилцаа байсан гэж боддtiin байна. Тэгэд энэ хүн бол ер нь харилцаагаа өөрөө балсан л гэж гэхдээ боддог. Тэрэндээ одоо бол үнэхээр харамсч явдаг гэж бол маш тодорхой бас бууж ирлээ. Ер нь Devil дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүн өөрөө тантай ингээ харилцаанд байж байгаа үедээ өөрөө юм айгүй айцтай, яв үнэндээ сэтгэлийнхаа гүнд айгүй өөртөө итгэлгүй байсан хүн гэж болвол бас бууж ирж байна. Таныг ингээл янз бүрийн юм дээр буруутгадаг байсан, харилцаанаас зүрх сэтгэлээ татаж аваад амар хүүтэн хүндий болцсон нь ч гэсэндээ энэ хүний өөрийн дотоод айдас, дотоод өөртөө итгэлгүй байдал, танаас өмнө харилцаанаас авсан сэтгэлийн шарах траума, гэр бүлийн өссөн төрсөн таагүй орчин зэргээс ч юм уу те шалтгаалсан гэдгийг энэ хүн бол одоо амар сайн мэдэж хүлээн зөвшөөрж байна. Тэгээ одоо бол яг ингээ буцаж тань руу үйлдэл хий гэх тийм нэр нүүр байхгүйгээс гадна тийм ирэх байхгүй, тийм зориг байхгүй гэдгээ бол өөрөө бас аюул сайн ойлгоцсон, хүлээн зөвшөөрсөн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ Six of Wands дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь энэ хүн яг яагаад өнгөрсөнд ингээ тантай харилцаа холбоогоо дуусгасан юм бэ? Та хоёр өнгөрсөнд яагаад салсан бэ гэдэг юм бол нэг хоёр шалтгаан гарч ирж байна л да. Нэг бол энэ хүн зүгээр өөрийнхөө ажил карьерийг амар нэгдүгээрт тавьсан байх учиртай. Ингээ хайр дурлал миний амьдралд одоо хамгийн номер 1-т байх зүйл биш байгаад байна. Чамтай байх юм бол би ингээ хайр дурлалд л өөрийгөө зориулаад те ингээд явъя гэж бодсон байгаа, хийж бүтээгээ бодсон байгаа олон төлөвлөгөөнүүдээс би хоошоо суух гээд байна гэд өөрийнхөө нэг тийм амжилт, карьер, адал явдлыг айгүй нэгдүгээрт тавьсан байх боломжтой. За хоёрдугаарт гээд тэгэх юм бол ер нь жоохон бас буруу сэгсэн байх магадaltaй байна. Та өөрийг нь ингэж их гоё хайрлаж исэн болохоор маш их хайрлагдсан, сэтгэл хангалуун мэдрэмжийг танаас аваад өөрийгөө айгүй үнцэнтэйгээр мэдэрч эхэлсэн учраас тэрэндээ бүр ханаад ягаад ч юм өөр хүнтэй ч гэсэндээ маш гоё аз жаргалтай харилцааг үүсгэж чадна. Өөр эмэгтэй хүн, өөр эрэгтэй хүн өөрийг нь та хайрлаж исэн шиг л ер нь хайрлах юм байна гэж жоох итгэцэн гэх юм уу. Тэгээ ер нь бол айгүй тийм бардам зан эго энтрээ урдаа тавиад тантай харилцааг бол өнгөрсөнд дуусгаж исэн байна. Тэгээ энээсээ болоод ингээд амар гоё ирээдүйтэй, үн цэнтэй те өөрт нь нэг тийм итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, амьдралд итгэх, итгэл, хүч урам зориг өгдөг байсан тийм гоё харилцаагаа өөрөө үгүй хийцэн гэж бодож энэ хүн бол яг одоо маш их харамсдаг гэж бууж ирж байна. Тэгсэн хэрнээ ингээ үйлдэл энэ төр хийхгүй гэж боддог заяа. Тийм ирэх байхгүй гэж боддог хэрнээ энэ экс ч юм болохоор тантай одоо ч гэсэндээ урт хугацааны ирээдүй хараад идэг. Энд дэр тэргүүн зоос гарч ирээд байгаа байхгүй юу? Ер нь бол тантай ингээд өнгөрсөнд байсан харилцаагаа маш гоё айдиал бараг л төгс харилцаа байсан гэж бодож байна. Хэрвээ та хоёр ингээ өнгөрсөнд ер нь хосууд байх үедээ хамт амьдардаг, аль эсвэл бүр гэр бүл энэ төр болцсон байсан бол тэр үеийн энэ хүний хувьд хамгийн гоё аз жаргалтай үе нь. Тэг яагаад ч юм тэр зүйлээ ингээ буцааж өөрийнхөө амьдралд авчрахыг сэргийхийг хүсээд байдаг. Тэгээ тань руу гэхдээ яг үйлдэл хийхээр маш өөртөө итгэлгүй байгаад байгаа харагдаж байна. За тэгээ 6-гийн аяг доошоо харж гарч ирж байгаа гэдэг бол энэ хүн угаасаа өөрийг ч мартаагүй. Одоо ч гэсэндээ тантай өнгөрсөндөө гаццсан байгаад байгаа. Ингээд үе биш заяа бүр ингээ байнга ер нь бол ингээд нэг тийм тантай хамт байсан өнгөрснөө санаж бодож дурсаж харамсах үедээ харамсаж аюу ностальжиктэй гоё үеүүдийг ч гэсэндээ бодож энэ хүн бас тайтгардаг. Ер нь ирээдүг рүү гэхээс илүүтэй өнгөрсөн рүү аюу харж амьдардаг хүн байна нэгс бол. Гэхдээ штэ те энэ хүн танаас салаад амар удцсан, та хоёр салаад аюу удцсан, боломж нь байх үед нэг тайминг нь байх үе гэж байдаг да нэг эргээд нийлэхэд бас боломжтой үе.
тэр үеэ бүр ингээд та хоёр амар өнгөрөөцөн удаан ингээд хугацаанд өөрлөж үйлдэл энэ төр хийгээгүй хичээл зүтгэл гаргаагүй тийм ч учраас ер нь бол таныг өөрөөс нь ер нь уйдцсан залхацсан ер нь бол өөрийг нь мартсан байхтаа л гэж бас бодоод ганцаараа л таныг ингээд сэтгэлдээ тэгээд явахаар шийдсэн байна. Бас нэг мессеж орж ирээд байгаа нь болохоор нь штэ таныг бол одоо ер нь маш амжилттай байгаа гэж энэ хүн чинь бас ер нь мэдж байгаа. Айгуу гоё өөртөө ихтэй болцсон, амьдрал нь айгуу гоё доктортой урагшилсан, улам сайжирсан ийм байгаад байгааг бас ер нь харж байгаа, мэдж байгаа гэж бодож ирж байна. Тийм учраас ер нь харилцаан дээр бүр ингээд ядаж гоё юм бодоод мөрөөдөх, тантай ирээдүйд буцаад нийлэх боломж энэ төр байгаа болов гэж итгэх найдах тийм симхи бол үлдээгүй л байгаад байгаа юм байна энэ хүнд. Тэгээ хоёрын саваа доош харж ирж байгаа гэхээр энэ хүн бол өөрийг чи орхиогүй, маш их боддог. Гэхдээ яг өөртөө чи эргэж нийлэх тийм зоригтой алхам хийх боломжийг бол ерөөсөө харахгүй байгаад байгаа. Бууж ирж байна. Тэгээ уг нь бол ярилцаж танд нэг өөрийгөө ойлгуулмаар, сэтгэлээ уудалмаар байдаг ч гэсэндээ таныг энийг нь ерөөсөө хүсэхгүй байх гэж бодоод одоо юм өдөр тутмынхаа амьдралд бас тасаад, дадаад амьдарч байгаа гэж болвол гарч ирж байна. Өөрийгөө ч ер нь бол танаас чөлөөлье, таныг ч өөрөөсөө чөлөөлье гэж болвол хичээгээд өдөр тутмын амьдралдаа болвол энийг ингээ хэрэгжүүлээд яваад байгаа ч гэсэндээ зүрх сэтгэлдээ бол энэ хүн гинт гэхдээ маш олон удаагийн давтамжтайгаар таныг санаж дурсдгаа гэж хүзэр бол буулгаж ирж байна. За энэ хэсэгт ордууд болохоор нь штэ маш хүчтэй нум, хонь, арслан. За тэгээд сарны орд нь хилэнц, тэгээд материал орд айгүй хүчтэй бууж ирлээ. Энэ нь таны аль эсвэл бодож байгаа хүний чи орд байх боломжтой. Охин бас ер нь бол гарч ирж байна. За ингээд уншлагынхаа удаа дараагийн хэсэг рүү оръё. За таны X чам ер нь бол энэ харилцаа цаашид яг хэрхэн хүсэлтэй зорилготой юм бэ гэдгийг харж байгаа. Үйлдэ. За яг энэ X ч юм болохоор бас яг өнгөрсөн дөрөв та хоёр хол зайны харилцаанд ороод бас ингээд хөнгөрөөд харилцаа чинь бүр дууссан байх магадaltaй гэж бол бууж ирж байна л да. Яг одоогоор болохоор харилцааг дууссан байгаа гэдгийг энэ X бол хүлээн зөвшөөрж байна. Яг бодит байдал дээр та хоёрын харилцаа бол дууссан байгаа ч гэсэндээ зүрх сэтгэлдээ энэ хүн бол таныг ерөөсөө тавьж явуулж чаддаггүй. Тэгэх гэж маш их оролцсон, маш их хичээсэн ч гэсэндээ ерөөсөө амжилт олохгүй байгаад бүр маш удаад тэгээд ер нь бол өөрөө өөртөө эвлэрсэн байгаад байгаа харагдаж байна. За би ерөөсөө энэ хүнтэй буюу тантай л яг ингээд нэг тийм ирээдүйн гэр бүл гэдэг зүйлийг ер нь бол хард юм байна. Энэ хүн бас ингээд бэлэн болоогүй байгаад байгаа заяа. Одоо ингээд хідэн настай ч байх хамаагүй. Ер нь бол ганц би байгаад байгаа хүн байна. Хүмүүстэй уулзаж харилцаж байгаа байж иж болох ч гэсэндээ яг найз залуу болох. Тэгээ хамгийн гол нь ир нөхөр эхнэр ч юм уу болох. Одоо үр хүүхдээ аав ээж болохтой энэ хүн бол ерөөсөө бэлэн биш байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэхдээ ингээд
Хүн лимит чинь нэг л өдөр эдгээр зүйлд өөрийгөө бэлэн болно гэж боддог. Тэгээд хинтээ яг ингээд гэр бүл болох уу гэд тэгэнгүүт одоо ингээд нэгэнд тантай харилцаагаа дуусгасан юм чинь за нэг хүн гарч ирээ тэгээ нийлхэл байлгүй, зөв хүн маань гараад ирэх байлгүй энэ төр гэсэн нэг тийм юм бодхоосоо илүүтэй яг урт хугацааны харилцаанд бэлэн болохоор тантай нийлэх хүсэлтэй байгаад идэг гэж бүр гарч ирж байгаа юм. Ингээд бүр насан өтөл болтлоо, цалбуурал болтлоо энэ хүн хинтэй хамт байхыг хүсдэг юм бэ гэхээр тантай хамт байхыг хүсдэг. Тэгээ одоогор бол нэг их үйлдэл энэ төр хий гэж бол бодохгүй байна. Яагаад вэ гэхээр харилцаа холбоогүй энэ төр айгүй удцсан. Тэгээ одоогор бол энэ нэгс чинь бас яг өөрийнхөө ажил карьер дээр айгүй анхаарлаа хандуулад өөрийнхөө удаан хугацааны тэр нэг хүсэл мөрөөдөл зорилгоотой одоо ч гэсэндээ хөөсөн хിവэрэ байгаа, хичээсэн хിവэрэ байгаа гэж бууж ирж байгаа байхгүй юу? Гэтэ нэг л өдөр энэ хүн яг туулах ёстой зүйлсээ туулаад дуусна. Амжилтанд хүрнэ. Өөрийгөө бол бас ингэ болоогүй байгаа л гэж бодоод идэм байна. Өөрийгөө одоогоор яг ингээд нэг тийм баатрын илт гэж хардаг. Яг ийм эд амбицтай үе дээрээ явж байгаа. Айгүй их зүйл сурч мэдж байгаа үе дээрээ явж байгаа. Өөрийнхөө хувийн амьдралд те ялангуяа энэ ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой зүйлс дээрээ хурдлах, тэмцэх шаардлагатай үе дээрээ явж байгаа. Гэтэ энэ нь бол бас нэг их удахгүй дуусна. Энэ аялал нь дуусна. Тэгээ энэ хүн бол яг ийм доктортой харилцааг, гэр бүлийг, үр хүүхдийг хүсдэг болно. Тэрийг тантай шинээр-эхлүүлэхийг хүсдэг. Тийм бодол бол байдаг. Бодолч гэж бараг нэг тийм зүгээр нэг тэгвэл гоё доо, ингүүл гоё доо гэсэн бодол биш, бүр нэг тийм зориг шиг юм энэ хүнд бол байгаад идэг гэж гарч ирж байна. Тэг өнгөрсөнд яг хамт байж явах үедээ те бараг яг ингээд тантай харилцаагаа цаашаа үргэлжлүүлээд харилцаагаа цаашаа ингээд өсгөж хөгжүүлээд бараг ингээд эртхэн өөртөө чинь суугаад гэр бүл зохиогоод тэрийгээ таслахгүй байж болох байсан да гэж бодож маш их харамсдаг гэж болох үзүр дээр гарч ирж байна. Гэхдээ өөрийгөө бүр огт боломжгүй болцсон гэж бол гэхдээ боддгүй юм байна. Ер нь өөрийгөө нэг зөвтгдөг юм нь болохоор өнгөрсөнд тантай үерхэж байхдаа харилцаатай байхдаа өөрийгөө угаасаа урт хугацааны харилцаанд бэлэн болоогүй байсан гэж бол боддог. Өөрт нь асуудал байсан гэдгийг бол бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрж байгаа. Одоо ч гэсэндээ энэ айдас, commitment issues-тэй яг доктортой хосын харилцаанаас айдас нь бол бүрэн дүүрэн ингээд арилаагүй, дуусаагүй байгаад байгаа. Гэхдээ энэ болгоно нь удахгүй ер нь бол дуусна. Удахгүй энэ хүн өөрийгөө нэг тийм 100% доктортой харилцаанд, бүр яг гэрлэлтийн харилцаанд бэлэн болно гэдгийг мэдж байгаа. Яг хүмүүс ингээд гэрлэлтийн харилцаанд би бэлэн болж гин, урт хугацааны харилцаанд ормоор байна гэдэг ч гэсэндээ тгээс салчих тохиолдол энэ төр ер нь бол байдаг штеп. Энэ хүний хувьд болохоор гэхдээ ерөөс тийхгүй гэж бодд юм байна. Яг нэг хүнийг ингээд сонгоод гэр бүл болол үр хүүхэдтэй болох юм бол тэр хүнтэйгээ насан туршдаа амьдрна гэдэг юм амар хатуу үзэл бодолтой. Тэр зүйлдээ энэ хүн удахгүй бэлэн болно. Тэр ирээдүгөө гэхдээ тантай хараад байдаг. Бараг яг ингээд өөрийгөө бэлэн болчлоо, тодорхой хэмжээнд ингээд зөндөө амжилтууд амьдралдаа гаргачлаа, тэг үзэх ёстой юмуд үзээд туулчлаа гэж харах үедээ, гэж шийдэх үедээ ер нь бол тань дээр бараг ирж тийм үү. За ингээд бараг хоёлаа гэрлэе тий. Би яг хичээж чаднаа энтэр гээд өөрлөө чи нэг үйлдэл хийж үзэндээ, санал тавьж үзэндээ гэж боддог энэ хэрэг бол харагдчихээн. Тийм урт хугацааны зорилго байгаад байгаа гэж бол бууж ирж байна. Яг одоо энэ төр бол биш. Тэгээ бараг нэгээс 2 жилийн дараа ч юм уу ер нь ойрын 4 жил дотроо энэ төр гэсэн бүр нэг тийм айгүй нарийн төлөвлөгөөтэй хүн байна. Тэгээ тэр үед нь та яг ганц би байж таарах юм бол энэ хүн бол өөрлөвчийн эргэлзэх юмгүйгээр үйлдэл хийн, хичээл зүтгэл гаргана, буцаж ирнэ гэж бол бодож явдаг харагдаж байна. За ингээд уншлах маань дуслаа, баярлаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст бид нар тэнд юуг харах вэ гэд тэгэхээр за энэ X чи эргэж ирэх үү, эргэж ирвэл хизээ эргэж ирэх үү гэдгийг харна. За таны дараагийн хайр дурлалын харилцаа, ер нь дараагийн маш том хайр дурлалын харилцаа чаа яг энэ X чинь байна уу, эсвэл өөр шинэ хүн байна уу гэдгийг харах болно. Энэчнээс та яг энэ хүнтэй эргэж нийлж гин үү, үгүй юу гэдг нь бас ингээд шалгагдаж батлагдана гэсэн үг. Гурав дахь нь яг энэ харилцаан дээр сахиуснууд танд яг ямар зөвлөгөө одоо өгч ийн вэ гэдгийг харах болно. За ингээд уншлах маань дуслаа. Дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя.